За энэ хуулийг дэмжиж байгаа. Сэтгэл их хөдөлж байна. Би өөрөө одоо айлын 8 хүүхдийн нэг нь байгаамаа. Тэгээ олуулаа байх бол маш сайхан. За энэ олон хүүхдийг өсгөнө гэдэг бол бас хэцүү. За би өөрөө бас олон хүүхдтэй. Тэгээд хүүхд өсгөөд өнөөдөр бас ингээд сургууль цэцэрлэг. За ингээд асрах харахаас болоод л зөндөл одоо ачаа ээж дээр нь очдөг. Тэгээ энэ эцэг эхийн маань одоо өнөөдрийн бас энэ нийгмийг авч ирсэн олон одоо бас энэ хүндрэл бэрхшээлийн ардл бол энэ хүн амын өсөлтөл бол ялч байдаг. Тэр тусмаа улс орны эрхшээ өвчихсэн тэр. Одоо манай улс энэ хоёр том гүрний дунд хэдэн хүн амтай ямар улс үлээ, ямар газар нутгтай улс үлээ те. Нэг хүнд оногдож байгаа одоо газар нутгийн хэмжээр дэлхийд тэргүүлдэг. Ийм улс байгаа. Тэгээ сая манай лодогч одоо бусад хүмүүс хэлж байна. Үнэхээр одоо бидний хувьд хүн ам зүй энэ эхчүүдээ хүүхдээ өсгөхөөр хүнээ өсгөхөөр бол анхаарах үнэхээр шаардлагатай байна. Тэгээ Монгол улсын одоо өнөөдөр нийт хүн амын бол 3-1 нь хүүхэд байгаа. За сүүлийн жилүүд бол одоо хүн амын өсөлт бол эрс буурж байна. 2 жилийн хугацаанд 15% буурсан байна. Монгол улсын хүн ам одоо дөнгөж 1.1% өсөлттэй байна. Тэгэхэд манай урд хөршүүл бол 1.4 тэрбум хүн амтай. Дэлхийд тэргүүлдэг улс. Жишээ нь одоо өвөр Монголын өөртөө зэсэх орон гэхтэл нэг хүүхэд төрөхөд 100000 вон, 2 хүүхэд төрөхөд 50000 вон, 3 хүүхэд төрөхөд 100,000 оны одоо тэтгэмжийг улсаас нь өгж байна. Тэгэхэд өнөөдөр бид нэр эцэг одоо энэ өр хүүхдүүд өсгөж байгаа энэ хүндрэл бэрхшээлтэй байгаа айлуудаар ороход бол үнэхээр хүнд байдаг. Ажил хийж чаддаггүй, хүүхдүүдэд хараа сууж байдаг, хүүхдүүдэд хөргөж өгдөг. Тэгэхээр энэ бид нэр түрүүн бас ерөнхий сайд хэлж байна л да. Энэ хүн ам зүйн бодлоготой холбоотой энэ хүүхдийн мөнгө, энэ эрхийн одоо мөнгө бол халамж биш шүү гэж. Энэ бол халамж биш. Харин өнөөдрийн бидний энэ өгж байгаа энэ одоо хүүхдийн мөнгө, энэ эрхийн одоо энэ цалин бол үнэхээр бага. Энийг бол нэмэгдүүлэх шаардлагатай. Ер нь цаашдаа бидний хувьд энэ орон сууцчлах хөтөлбөр гэдэг улс орон дээр явж байна л да. 4 хүүхэдтэй, 6 хүүхэдтэй, 8 хүүхэдтэй, 10 хүүхэдтэй болж байгаа энэ хүүхд айлууд бол 1 өрөө байр, 2 өрөө байр, 3 өрөө байрны урьдчилгааны үүдүүд төрөөс таадаг байх. Ийм бодлогыг бол бид нэр барих ёстой. Ингэж энэ одоо хоёр том гүрний дунд байгаа ийм их газар нутагтай улс орон энэ хүн амаа өсгөх, энэ эдийн засгаар тэлэх, энэ улс орныхаа тусгаар тогтнол энэ босод байдлаа давж явахтаар бол үнэхээр асуудлыг бол бид нэр энэ хөрөнгө оруулалтаа бол хүн рүү ээх үнэхээр шаардлагатай болсон. Тийм учраас энэ хуулийг бол дэмжиж байгаа. Тийм ч учраас өнөөдөр бас энэ одоо авч чаддгүй байсан олон ээжүүд маань одонтой болж байгаа. Энэний цаана бид нэр санхүүгийн асуудлыг ярих ёстой. Өнөөдөр хуулийн маань эхний хилцүүлэг явж байна. Хилцүүлэх явцад бол саналуудаа оруулна. Бид нэр одоо иргэнээсээ тэр тусмаа одоо хүүхдээсээ энэ олон хүүхд төрүүлсэн эхээсээ бол энэ их мөнгө, энэ их хулгай дээрмээр алдагдж байгаа энэ мөнгийг бол олж энэ салбар руу хөрөнгө оруулалтыг нь зөвөө гэсэн ийм санаачлагыг бол олон улсын хурлын гишүүд дэмжиж байгаа. Энэ дээр бол хамтарч саналаа оруулна гэсэн бодолтой байна. Баярлалаа.